За нэгдүгээр үйлрэлд бол баг 10-аад ажил хийгдсэн байна. За эдгээр ажлууд бол 100% гүйцэтгэлтэй байна гэдгийг бол зөвлөлийн гишүүдэд танилцуулаа. Зөвлөлийн гишүүд одоо бүрэн дэмжиж өгнөлээ. Өнөөдрийн хуралдаанаар бол жилийн ажлын төлөвлөгөөндөө тодтогсон 2 ажил хийгдлээ. За нэг нь бол тусцсан байсан. За энэ бол нөгөө гамшигын эрсдлийн наривчилсан үнэлгээ хийх гээд. За бид нар одоо ингээд нөгөө мэрэгжлийн байгууллагууд ажиллаад эхлэхээр нэр томьёоны хувьд тодтгол орох зайлшгүй шаардлага ургаж гарч байгаа. Тэгэхээр аймгийн хэмжээнд гамшигын наривчилсан үнэлгээг хэсэгчилсэн байдлаар эрх бүхий мэрэгжлийн байгууллагаар хийлгэх гэсэн энэ нэр томьёолоор наривчилж өгөөд гүйцэтгэлийг бол онцгой байдлын газарт чиг үүрэг болгоод зөвлөлийн гишүүд одоо шийдвэрээ гаргалаа. Хоёр дахь нь бол сая нөгөө гамшигын эрсдлийн үед тохионы үед одоо цугларалт бид нар зохион байгууллаа. За энэ үед юу харагдсан бэ гэхээр аймгийн хэмжээнд аюулгүй цугларах цэгийг тодтогох шаардлагатай болжээ. Шинээр суурьшлын бүсүүд бий болж байна. Аймгийн хэмжээнд одоо шийдвэр гарсан ийм бичиг баримт алга байна гэдэг дээр яриад за нийслэл бол энэ дээр бас арга хэмжээ авсан энэ туршлага дээр нь суйрлах замаар энэ аюулгүй цугларах цэгийг бол одоо тодтогч жилийн ажлын төлөвлөгөөндөө шинээр одоо бид нар томьёолох шаардлагатай боллоо. Одоогоор бол 104 цэг байгаа. Нэмэгдэж ч магадгүй, хасагдаж ч магадгүй, дахин зохион байгуулалт хийгдэж магадгүй. За энэ ажил хийгдээд бодлогын бичиг баримт одоо шийдвэр гаргалт нь аймгийн иргэдийн хурлаар ороод баталгаажахаар 2027 онд бид нар шинээр төсвөө батлахдаа одоо нэг тогтчлтын ажлууд хийгдээд явах ийм дараагийн. Тэгэхээр ерөнхийдөө бол гамшигын эрсдлийг буруулах орон нутгийн зөвлөл дээр ямар бодлого барьж гэнэ вэхээр 26 онд хийх ажил бол 27 оны суур ажил болж дараагийн ажлын чиг баримжаа, дараагийн шийдвэр гаргалт, дараагийн хөрөнгө зарцуулгын бодлогын бичиг баримт боловсруулах ийм суур нь болж өгөхөөр дандаа уламжлагдаж явхаар ийм одоо бодлого барьж ажиллаж байгаа.